Төвөөсөө алслагдсан аймаг хөгжихэд хүндрэлтэй асуудал олон тулгардаг. Хэдий ч Ховд хот нь Аз Европыг холбосон зам харилцааны тэнхлэг бүс нутгийн гол холбогч болж их газрын бомб хот болон хөгжих өргөн боломжтойгоос гадна олон улсын худалдаа хөрөнгө оруулалт, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын олон талт хамтын ажиллагааны төв болох боломжтой хэмээн үзэж байна. Энэ төлөвөө бол манай Ховд аймгийн иргэдийн хурал засаг даргын тамирын газраас захиалга өгч хот хөгжлийн хүрээлэн гэдэг компани 14-өөс 16 оны хооронд хийж гүйцэтгсэн. За энэ хүрээндээ бол 1 тэрбум 250 сая төгрөгөөр энийг хийсэн байгаа. За энэ бол өнөхөр газар дээр барих барилга байгууламжийн хуулийг одоо энэ төлөвлөлтийн хүрээнд бол батллаа гэсэн. Тэгэхээр бид нэр цаашдаа бол Ховд хотыг яг энэ хүрээнд нь энэ яг зураг макетын дагуу хөгжүүлнэ гэсэн ийм одоо гол зорилт тавьж байгаа. Ховд хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 2030 он хүртэл хөгжүүлэх эдийн төлөвлөгөөг бодитоор тусгаж өгснөөрөө онцлогтой болжээ. Энэ ерөнхий төлөвлөгөөний явцад 2020 он хүртэл хийгдсэн хуучин одоо 2005 оны ерөнхий төлөвлөгөөний тодтгол буюу 2030 он хүртэл энэ сум орон нутаг орол Ховд аймгийн Ховд хот маань яаж хөгжих үү гэдэг ийм одоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байна. Баруун Бүсийн Тулгуур төв Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцэх үйл ажиллагаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бүрүүганд аймгийн засаг дарга Галсан Дондог, хөгжлийн бодлого хариуцсан засаг даргын орлогч Батсөхөн, нийгмийн бодлого хариуцсан засаг даргын орлогч Уран Чимэг, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг Сүрэн, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Гамболд, газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Дүл Батрал нарын аймаг орон нутгийн удирдлагууд болон бусад хилтэс агентлагийн дарга мэргэжилтнүүд оролцсон хүлээж авлаа.